Яг надтай адилхан Солонгос явж сурахыг мөрөддөг залуучууд байгаа бол нарийн гар сургалтын төв дээрээ суралцаад үзээрэй. Мөрөдлийг тань бодод олгоно. Сайн мэцгэн үү? Намайг Борил гэдэг. Би 2021 онд их сургуульд орсон. Тэгээ 2022 солилцооныхоо хөтөлбөрөөр явж чадаагүй. Тэгээ түүнийхээ дараагаар би нарийн гар сургалтын төвд илсэн орсон байгаа. Тэгээ хэрхэн би нарийн гар сургалтын төвийг олж очиж суралцсан бэ гэхээр ерөнхийдөө өөрийнхөө хэмжээ судалсан. Дараа маа энэ хүрээллийн найзууд надад зөвлөсөн байхгүй. Маа найз дээлж байгаа нарийн гар сургалтын төвд багш нар нэлээд сайн шахаж чаддаг. Ном сурагчид бүгд тийм сайн боловсрсон сайн номнууд байсан. Тэгээ суралцах орчин илүү сайн бүрдүүлж өгсөн төвлөрөхөд тусалдаг. Яг ирээ суралцаад үзэхэд яг хүмүүс ярьдаг шиг сайн суралт байсан. Тэгээд би нарийн гар сургалтын төв ирж суралцаад виз мэдүүлээ, виз надад гарцсан. Гудамж явах гэж байгаа. Нарийн гар сургалтын төв маань сургуучин хажуугаар шинэ үзэл гаргаж өгдөг ном гаргагдсан байсан. Тэгээд тэр номыг ер нь нэг зорж уншиж үзээд яг өөрийнхөө яг юу хүсэж байгаа, яаж хичээлэх үү гэдэг арга дүр нэлээд суралцсан байгаа. Яг надтай адилхан Солонгос явж сурахыг мөрөддөг залуучууд байгаа бол нарийн гар сургалтын төв дээрээ суралцаад үзээрэй. Мөрөдлийг тань бодод олгоно. Нарийн гарцын хамт олон мөн манай гэр бүл намайг тусалж дэмжижсэн найз нөхөд бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа.